Телевизэн шуурхай мэдээгээр шинэ вирус гарч онгоцны буудалд илэрсэн тухай зарлав. Халдвар авсан хүмүүс нь хэд хэрцгий болж удалгүй онгоцны буудал шатаж эхлэв. 2 сарын дараа вирус дэлхийд даяар тархаж цартахал болон хувирчээ. Энэ вирусээр халдвар авсан хүмүүс нь зэрлэгүүд хэмээн нэрлэгдэх зомби шиг догш нараатан болон хувирна. Засгийн газар 20 зэр тогтоох гэж оролдсон ч олон иргэн эсэргүүцэн жагсаж зэрлэгүүдч бас хүмүүс шүү хэмээн тэдний эрхийг хамгаалж тэмцэв. Айрам гудамжинд гарч иргэдийг тарах гэж оролдсон ч байдал уламд ордон. Нэг өдөр бүх телевизийн сувг гинэд дахиалтав. Абигейл болон түүний дүү аавтайгаа уцаар ирж байх ба аав нь нисгэгч бөгөөд хүмүүстээ тусалж завгүй байгаа гэдгээ тайлбарлаж ээжтэйгээ байвал аюулгүй гэдгийг амлана. Гэтэл дээд давхраас чимээ гарна тэд гадагшгүйж машин руу очих үеэр гинэд нэг зэрлэг өсөрч гарч ирнэ. Ээжийг нь дайрн унгав. Абигейл машин доогоор урж нуугдана. Зэрлэг ээжийг нь хэрхэн алж буйг харж байв. Энэ үеэр дүүнч мөнөдөл халдвар авч унсан байх юм. Удалгүй цагдаагийн дохио дуурхад зэрлэг зогтов. Дүүн нэрийг нь дуудсан ч ээж нь аль хэдийн хувирсан байлаа. Абигейл ээжигээ дуудан уйлах үед ээж нь дүүнийг олж харна араас нь хөө. Гэтэл Каусус хэмээх хэр гарч ирнэ. Ээжийг нь буудан дүүнийг аврах бөгөөд Абигейл дүүнийг тэрвэрч талархлаа илэрхийлнэ. Дүүнч мөнөдөл хувирч эхэлсэн тул Каусус Абигейлийг нүдэ анхийг шаардаж дүүнийг ч бас бууджээ. Энэ явдлаас 10 жилийн дараа дэлхийн сүрлийн байдалд орсон байх бөгөөд хүн цөөнөлдөж хотууд бүгд устсан байв. Ойн дунд өссөн Абигейл өсвөр насанд хүрсэн ба Каусусын хамт анх хийж байв. Абигейл нэгэн буугыг яг онон буудаж унгах хэдий ч Каусус түүнийг хэт яарсан гэж зэмлэв. Шөнө майхан барин буудаллаж Каусус хамгаалтын утаснуудаа шалгана. Улмаар шүн дунд чимээ гаргагч утас дуурч Каусус сэрэн шалгахад утсан дээр үс нь алдсан байх ба ойр хавьяас чимээ сонсогдов. Мордо тайвшруулах зуур нэг зэрлэг гарч ирэх бөгөөд Каусус түүнийг буудана. Энэ болов зэрлэгийн сүргийн тагнуул байж магадгүй тул Каусус Абигейлийг сэрэж нөхөр шийдэв. Хэд хоног явсны дараа тэдний зам нэг нь машин дээр таарах бөгөөд тэнд байх хүмүүс аль хэдийн зэрлэгүүдэд бариулсан байх учраас бүгдийг нь буудан хоров. Абигейл амьд үлдсэн нэг залууд туслахыг оролдож буудсан ч сум тухайн нэр болон зэрлэгийг давхар онсон байв. Машин доторх зэрлэгийг Каусус устгаад сум хэрэгсэл хайж байтал радио дуурч жолоочийг дуудана. Абигейл аюултай байх хэмээн анхааруулсан ч Каусус үл тоомсорлоо. Удалгүй өөр хэдэн машин гарч ирж зэвсэгтэй хүмүүс тэднийг хүрээлнэ. Тэдний өдөртөгч нь тухайн хүмүүсийг алсан гэж тэр хоёрыг сэжиглэв. Каусус болон Абигейл нараа хоёр хүнийг нь унгааж зэвсгийг нь булаагч байдал хурцтана. Тэгтэл жирэмсэн эмэгтэй Мэг нь гарч ирнэ тайвшруулахыг оролдоно. Энэ үед морд үргэхэд зэрлэгүүдийн сүрэг довтлон ирнэ. Бүгд буудаж зарим нь хутга сэлмэр тулдаж эхлэхэд гэтэл тэдний ихэнх нь зөвхөн буу хэргэлдэг тул зэрлэгүүд тэднийг нэг нэгээр нь хөнөөж эхэлдэг. Нэг эмэгтэй молотов шидэх гэсэн ч зэрлэгт дайруулж тесрэг бөмбөг машин дээр унаж улмаар дэлбэрэлт үүсгэд Каусус хол шидэгдэнэ. Мөн буутай залуусын өдөртөгч нь зэрлэгт баригдана зодуулж өгдөг. Меган болон түүний нөхөр Дэвид хоёрыг Абигейл машин цуулгаж зүгтах ба Каусус ирж нэгдэнэ. Машин дээр нэгэн зэрлэг байгааг мэдмэгцэн Каусус гинэд зогсож түүнийг унгаад Абигейл хэрэгтэй зүйлсээ авч тэд зугтав. Том зэрлэг тэднийг найз охиныг нь алсныг нь мэдээд ихэд дуурлах бөгөөд инхүү тэд зэрлэгүүдийн сүргийн анхаарлыг татна. Замдаа Абигейл сумаа шалгахад бараг үгүй болсон байв. Меган тэдэнд голын хажууд байрлах суурин руу явж байсан гээд мөн тэр одоо жирэмсний 35 дахь 7 хоног дээр байгаа гэв. Абигейл болон Каусус хоёр колон хайхан нутахгүй гэж боддог ба тэд өмнө нь олон суурин харсан ч бүгд сөнсөн байдаг. Гэтэл гинэт машин зогсож мотор нь ажиллагаагүй болжээ. Тиймээс тэд цаашаа аяллаа явганаар үргэлжлүүлэхээс өөр аргагүй болдог. Удалгүй тэд орхигдсон хотод ирж шөнийг тэндээ өнгөрөхөөр шийдэв. Нэг нь байшинг шалгаж зэрлэгүүд байхгүй эсхийг нь тогтооно буудалж эхлэнэ. Меган хоолой хуваалцах санал тавьдагч Каусус Абигейл хоёр халдвар авахаас сэргийлж зөвхөн өөрсдөө агнсан маха хитэн хэмээн хэлнэ. Хос хоёр радио холбоогоор колонтой холбогдсон бөгөөд хангалттай нөөц бич баримт байгаа гэдгийг хэлнэ. Тийш явхад 7 хоногийн 80 цам хүлээж байгаа ба энэ ихэд эрсдэлтэй юм. Харин Абигейл тэдэнд баруун нэрийг хөрч заваар арал руу зугтах төлөвлөгөөтэй байгаа гэдгийг хэлнэ. Каусус гадна талд хамгаалтын нуцнуудыг байрлуулж дуусгаад газрын зураг гаргана колон хөрөх замыг зааж өгдөгч өөрөө хамт явахгүй гэдгээ мэдэгдэнэ. Тэрээр сүргөшөөгөө авахар эргэж ирнэ гэдэгт итгэлтэй байв. Абигейл түүнийг цуг явъя хэмээн ятгах гэж оролдож энэ удаагийн колон өөр байж магадгүй гэж найддаг. Гэсэн ч Каусус татгалцсаар байв.
Шөнө дунд зэрлэгүүд эвдэрсэн машиныг олж мөрөөр нь дагна хот руу чиглэнэ. Харин тэр үед ирчүүд унтаж чадахгүй байсан тул Кассиус Дэвидтэй ярилцаж хазуулбал өөрийгөө будна гээд үргэлж нэг сум халаасан таавч явдаг болохоо хэлнэ. Дэвидийн хөлийн шүрмсэн гэмтэж мөн үеийн мултарсан байх бөгөөд гүнтг нь харагдаж байв. Тэд хоёул хэсэг яриад бие биедээ итгэж эхэлдэг. Эцэст нь Кассиус голон хүртэл хамт Дэвидтэй зүг явахаар шийдэнэ. Маргааш өглөө Абигейл доотой ухраас чимээ сонсогдоход шалга гаруучна. Гинт нэгэн зэрлэг түүн рүү дайрахад тэрээр бууга унгах бөгөөд гисэн ч Абигейл зэрлэгийг сэлмээрээ алж чаддаг. Гэвч хоёр дахь зэрлэг араас нь хөөж ирэх үед Абигейл эвдэрхий цонхоор түүнийг түлхэн унагахад өөрөө ч унах шахах боловч Кассиус яг тэр үед ирж түүнийг аварна. Сүрэг барилга дээр ирэх үед тэд аль хэдийн зугтсан байв. Хамгаалтын утсанд нэгэн зэрлэг тэглэж улмаар дэлбэрэлтэнд өртөн нүхдэг. Модулгүй Абигейл тэр орчмын газрыг таньж ойролцоо иргэний нисхийн бодол байгаа гэдгийг санана. Түүний аав нь тухайн газарт нисгэгч байсан байв. Кассиус нисэх онгоцны буудал болон сүрэгт амархан хавчих боломж өгнө гэж үзэж явмааргүй байна гэсэн ч Абигейл болон хос хоёр онгоцны буудал руу явахаар санал нэгдсэн тул Кассиус хамт явахыг зөвшөөрнө. Мутаан усны дараа тэд нэгэн хуучин барилга болон дотор нь буудулсан хүний машиныг олно. Кассиус Абигейлийг барилгад орж хэрэгтэй зүйл хай гэж хэлдэг. Абигейл копи олж харна. Харин хажуудах өрөөнд нэгэн гэр бүл нуугдж байсан ба Абигейл тэднийг анзааралгүй өнгөрөв. Кассиус машинтай хачаануудаас тэрэгэн цоролж Мегнийг түүн дээр суулгана яв. Тэд явсны дараа сүрэг байшинг олж ирэх бөгөөд хэдхэн секундын дотор тэнд байсан гэр бүлийг хөнөөж орхино. Эцэст нь тэд нисэх буудалд хурж ирэх чинь тэнд нэг ч онгоц байсангүй. Дэвид болон Кассиус хэрхэх талаар маргалдаж эхлэх үед Абигейл аавынхаа онгоц хадгалдаг газрыг олно. Аз болоход дотор нь нэг онгоц байгаа бөгөөд Дэвид механикийн мэдлэгтэй тул засварлаж чадах байх гэв. Тэр ажиллаж байх зур Кассиус Абигейл хоёр барилгыг шалгана. Абигейл шалан дээрээс автайгаа хамт авахулсан зургаа олж ханан дээр буцаан тавьдаг. Яг энэ үед сүрэг ирж онгоц гараахан бэлэн болоогүй байхад бүгд түүн рүү яарангүй цууцгаана. Кассиус сүргийг саатуулахын тулд гал нээж Дэвид гар хөдөлгүүрийг эргүүлж онгоцыг асаахаар оролдоно. Абигейлийн нислэгийн мэдлэг маш бүдэгч тэр зөв товчлуурыг олж онгоц хөдөлж эхэлнэ. Гэвч нэгэн зэрлэг онгоцны хаалганаас зүгдэхэд Кассиус түүнийг буудна унгав. Онгоц хөөрч тэд эцэст нь зугтаж чадна. Гэвч хэдхэн мөч ниссний дараа онгоц эвдрэлтэй болж агарын даралт унж эхэлдэг. Абигейл онгоцыг газардуулахыг оролдсон ч онгоц модтой мөргөлдөж газарт унцгаав. Аз болж дугуй дээрээ бууж бүгд амьд үлдэн баг зэрэг шархтана. Ойролцоо галт тэрэгний буудал байсныг олж тэнд төр амархаар шийдэцгээв. Кассиус газрын зураг гаргаж колон хүртэл 2 хоногийн аян зам үлдсэнийг мэднэ. Тэд маргааш өглөө эрт хөдөлгөөр тохиролцоод Абигейл сумны тоог шалгахад тийм ч олон үлдээгүй байв. Меган Кассиус хоёр хамт хооллож суух үед Кассиус түүнийг их нэртэй найдлах нь санагдаж байна хэмээн хэлнэ. Тэрээр гэр бүлийг нь халдвар авсны дараа өөрөө дуусгасан бөгөөд эхнэр нь төвчлгүй амиа хорлсон тухай ярьдаг. Кассиус мөн нэг нь хүүгийн тухай дурсав. Тухайн хүүг зэрлэг хадсан ч артерийн судсан оногдоогүй тул бүр нь хувирах хүртэл хэд өдөр болсон гэв. Яг энэ үеэр Дэвид ганцаараа нэгэн газарт очиж хөлийн шагаагаа шалгахад мултарсан биш харин хазуулсан шарах байгааг олж мэднэ. Тэрээр өөхөх ёстойгоо ухаарч бууга гарган өөрийгөө буудах гэсэн боловч зориг нь хүрсэнгүй. Маргааш нь тэр дөрөв аяллаа үргэлжлүүлцгээв. Нар хүчтэй шарж байхад Дэвид уламд ордож Кассиус түүний хөлн дээр цус байгааг анзаарав. Эмэгтэйчүүд жоохон зайтай явж байх үед Кассиус Дэвидийг мод руу шахаж хөлийг нь шалгаж хазуулсан гэн мэднэ. Тэр Дэвидийг өөрөө үннийг хэлхийг зөвшөөрөх боловч мутаашрвал өөрөө буудна гэдгийг хэлнэ. Оройн тэд гэрэлтэй нэгэн байшинг олж хараад төхөж очиход дотроос нэгэн хүн тэднийг юу хүсэж байгааг асуудаг. Кассиус энэ хэтэрхий аюултай гэж үздэг ч Абигейл тусламж хэрэгтэйгээ тайлбарлаж жирэмсэн нэмэгтэйтэй хамт яваагаа дурдсан аюулгүй гэдгээ танилцуулна. Нортон гихэр хаалгаа онгойлгож тэднийг зэвсгээ гадаах авторт орхихыг шаардна. Дараа нь тэднийг дотгошин орхихыг урьж маш ээлдэг зан гаргана. Кассиус байшинг яаж тог цахилгаантай байгааг асуухад Нортон өөрийгөө инженер хэмээн танилцуулж цахилгаан болон халуун сүсгөх төхөөрөмжүүд хийсэн гэдгээ хэлдэг. Тэр их нэртэй гэж хэлсэн ч Меган түүний талаар асуухад огтхонч хариулдаггүй. Нортон талах ногоогоо хуваалцаж мөн Абигейл төвшөнд хүртэл орох бөгөөд энэ нь тэдэнд үнэхээр сайхан санагдана. Кассиус лэптопоо холбоод уучны зургуудаа үзэхэд эхнэр нь цаг тахлын өмнө жирэмсэн байсан нь харагдана. Тэр Мегантай ярилцах үед Меган түүний хүүхэд нь хөдөлгөөн болсон тул айж байгаагаа хэлэхэд хэрэг өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол хүүхдийг нь хамгаална гэж амлалт өгдөг.
Дараа нь Нортон бүгдтэй нь хамт уух юмаа хуваалцаж 20 жил тэнд амьдарсан бөгөөд эхнэр нь одоо байхгүй гэж тайлбарлана. Колонийн талаар радиогоор сонссон ч ганцаараа байх дуртай тул нэгдэх сонирхолгүй гэдгийг бас хэлв. Тэр хүмүүсийг хуучин хэв маяг руугаа эргэх гээд байгаа нь буруу гэж бододгоо. Мөн хүн төрлөخت нь ёс суртахуунаа алдаж дэлхийг сөөрүүлсэн тул цар тахлыг хүртэх нь зөв ёсны зүйл байсан хэмээн ярьж эхэлдэг. Тэр вирусыг байгалийн шалгарлын нэг хэлбэр гэж үздэг ба зөвхөн хүчтэй намдулдаг ёстой гин. Кассиус ширээн дээр байсан хачин хутгийг олж хардагч Нортон түүнийг аван нууж орхино. Энэ үед Дэвид бүрч муудаж ариун цэврийн өрөө рүү яран очиж галдуур дарахж буйг мэднэ. Гараад ирэхэд нь бусд нь ухаан алдаж унсан байх бөгөөд уух зүйлд нь Нортон юу ч юм хийсэн нь илт байв. Нортон лабораторийн цагаан халаад өмсөд нэгэн сонин төхөөрөмж барьсан байлаа. Түүнийг асаахад нэгэн чимээ гарч улмаар Дэвид өвдсөндөө газар ундаг. Тэр төхөөрөмж нь зөвхөн халдвар авсан хүмүүст нөлөөлөх нохойн дуутай адил зүйл хэмээн Нортон тайлбарлана. Тэр үед сүрэг галт тэрэгний буудлыг олж тэдний мөрөөр мушгиж эхэлсэн байв. Удалгүй Дэвид сэрхэд бүгд зойронд хүлээтэй байх бөгөөд Нортон тэдэнд судалгаа хийж байгаагаа хэлээд мөн эхнэр нь халдвар авсны дараа түүнийг дорнд гассан болохыг шилжлэнэ. Тэр нэгэн төхөөрөмжөөр халдвар авсан эхнэрээ удирдах тэднэлүүд ловтлуулахад хүргэнэ. Кассиус болон Абигейл эхнэрийг нь өшөглөн холдуулж чадхаж Дэвид рүү чиглэн дайрав. Улмаар Дэвид осроо тастан тулалдаж эхлэх ба тэд хідэн хором тэмцэлдсэний дараа Дэвид түүнийг дийлдэг. Нортон дахин төхөөрөмжөө ашиглаж Дэвидийг өвдөлтөөр дарж бусдыгаа аврах боломжийг нь хаана. Гэвч Дэвид бүрэн хувраагүй байсан тул тэсвэрлэж бусдынхаа осрыг тасалж чадна. Кассиус төхөөрөмжтэй хамт байгаа бууны механизмыг ашиглан Нортоныг буудахыг оролцсон ч тэр зүгтав. Ийхүүтэй дээш нь гарч хаалгыг төвчгöd модулгүй Нортон хаалга тогшиж эхэлнэ. Абигейл машины түлхүүрийг хулгайлан авч Кассиус тэдний зүйлсийг эргүүлж авсны дараа Дэвидийг цохино түүнийг буутахаар завддагч эмэгтэйчүүд байлуулдаг. Ийхүүтэд машины зүг явж байх үед Меганы ус гарч төрөх цаг нь болсон байв. Нортон тэднийг машинаар зугтаж байгааг харна эхнэрийнхээ урд зогсож буй харагдана. Ойд хүрэх үед сүрэг тэднийг олж хөөж эхлэх бөгөөд гэвч тэд холоос гэрэл олж харна колонийн байрлалд ойртож байгааг ойлгоно. Автомашинаар аль болох урд нь очихыг хичээдэгч замыг унсан мод хаасан тул явгнаар үргэлжлүүлэхээс өөр аргагүй болов. Сүрэг улам ойртож байгаад тэд буудаж эхлэв. Дэвидийн суман дууссан тул хувирхан тодорхой болсон учраас бусадтай зугтах боломж олгохоор үлдэв. Тэр төвчээртэйгээр салах ёсхийн Кассиус түүнд юу гэсэн мэддэггүй ч чухал зүйл байдаг. Тэд яваад холдоход Дэвид сүүлийн тамхиа асааж зэрлэгүүдтэй тулдаж эхлэв. Тэр хэд хэдэн зэрлэгийг устгах чаддагч нэгэн том зэрлэг араас нэрж Дэвидийг алж орхино. Үлдсэн зэрлэгүүд бусдыг нь хөөж эхлэх үед Абигейл тэднийг хамгаалахын тулд буудаж эхэлдэг. Кассиус Меганыг тэрвэн зугтаж байхад Абигейл мөн тосломжгүй норилж колонийн хамгаалагчдын анхаарлыг татна. Хамгаалагчид ирж зэрлэгүүдийг буудаж тэр 3-8-ыг аварна. Сүргийн бусад гишүүд буудлагын чимээ болон гэрлийг хараад буцан явдаг. Дараа нь тэднийг колон руу оруулж Меганыг эмнэлэгт хүргэдэг. Маргааш өглөө нь Кассиус колоны өдөртөгчтэй уулзсны дараагаар Абигейл танд нь хүмүүст итгэж болохгүй, тиймээс аль болох хурд нь явах хэрэгтэй гэж хэлдэг. Гэвч Абигейл ядарч туйлдсан байсан тул дахин зугтахыг хүсэхгүй байна гэд Кассиусийн үгийг үл тоомсорлож байв. Үүний дараа Кассиус их баригчтай ярилцахад тэрээр хүүхэд бүрэн бүтэн төрсөн хэдий ч их нь хэдхэн цагийн настай үлдсэн гэдгийг нь хэлдэг. Кассиус Меганыг эргэж очиход тэр охиндоо Хоуп хэмээн нэр өгснөө хэлээд мөн амлалтаа сануулж гэр бүлийнхээ зүйлтийг Кассиус төгөөд нас барахад хүрнэ. Энэ хооронд Нортон ойд ирж цогцснуудыг олж хараад ийш тийш хэсвчлэн явах зур колонигч бас гарсан байв. Тэр үед сүрэг түүний эсрэг довтлохоор оролцсон ч Нортон төхөөрөмжөөрөө тэдний хяналтандаа оруулж өшөө авах цаг болсныг зарладаг. Кассиус эмнэлэг дотор Хоупийг тэврэн цаашид юу хийхээ бодож сууна. Абигейл үеийнхээ өсвөр насныхантайгаа нөхөрлөн эмнэлэгт болж буй жижиг баярт оролцсон. Согтууруулганд угаад 2 гаруул унтсан байсан тул өсвөр насны хэдэн хүүхэд боломжийг ашиглан хонгол руу орно. Абигейл тэднийг даган орж нэг нь гачиргалтай удирдлагын төхөөрөмж олно. Гэвч тэрэнд хүрэх үед Родрик түүнийг зогсоогоод тэрэнд бүх завь хото тэсрэх бөмбөгөөр хамгаалагдсан ба хэрвээ зэрлэгүүдэд автолбол тэр удирдлагын төхөөрөмжөөр бүх газрыг дэлбэлж болно гэдгийг тайлбарлана. Харин хүмүүс газарт орох нууц газраар дамжин нэг нь хуучин тал руу гарч болно гэв. Маргааш өглөө Нортон завин дээр байгаа харуулыг харж түүнийг алсны дараа нэгэн зэрлэг ус руу өсөрч колон руу нэвтэрч нөгөө харуулыгч мөн хөнөөдөг. Хүмүүсийг энд тэндэгэ устгаж эхлэхэд цөөн хэдэн зэвсэгтэй хүн сөрөн гарч ирэв. Абигейл нэг зэрлэгээс Родрикийг аварч өсвөр насныханд үүрэг даалгавар өгдөг. Зэвсэгтэй хүүхдүүд өндөрлөг байрлалд гарч буудаж эхлэх болоо
Родерик бусдыг даалан руу чиглүүлэх ёстой гээд харин тэр Каусусыг хар явна. Колон аюулд орсон байсан тул их баригч Хоупиг авч Каусус харин Абигейлийг хар явна. Эцэст нь Абигейл Каусус хоёр уулзаж гар болон гараа ашиглан хамтдаа дулуулж эхэлдэг. Гарах гарц нэгдмэгц тэд нэвтрхийг оролдогч Каусус Нортныг хараад анхаарал нь сарнсан байхад нэгэн зэрлэг түүнийг түлхэн нонгов. Каусус зэрлэгийг хутгалж дараа нь Нортон дээр ирэхэд Нортон түүнийг өшөглөж аюулгүй ертөнц бүтээх тухайгаа ярьдаг. Тэд ноцолдож улмаар Каусус босч ирээд төхөөрөмжийг нь авч ананд цохин нэвтэлдэг. Дараа нь Каусус Абигейл рүү гүйж зэрлгүүд харин Нортон руу дайрдаг. Амьд үлдэгчид хонглоор гарч даланд хүрч чадцгаах ба тэд Родрикос тесрэг бөмбөгийг идэвхжүүлэхийг хүсгэж Абигейл хараахан гарч ирээгүй учраас Родрик хэргэлзэв. Том зэрлэг Абигейлийг алах гэж байхад Каусус сэлврээр түүнийг цохиж унгана. Амьгүй болсон зэрлэгийн гарт аавынх нь бугуugт байхыг харсан Абигейл зочирдож өөрийнх нь эцэг болохыг ойлгоод зогтоосон. Каусус түүнд ухааруулж түүнийг нөхөн гарц руу хүчээр аваачдаг. Улмаар тэднийг нэвтрэх агшинд Родрик тесрэг төхөөрөмжийг идэвхжүүлж колон дахь бүх зэрлэгүүдийг устгана. Үүний дараа амьд үлдэгсэд хонгол дотор нэг нь халдвар авсан хүнийг олдог. Каусус түүнийг тайвшруулахыг оролдож байхад гэнэт нэгэн зэрлэг гарч ирнэ тухайн халдвар авсан хүнийг алж орхив. Дараа нь зэрлэг Каусус руу дайрч ширүүн тулаан болох бөгөөд тэд газар унангаа бие биенээ цохиж зэрлэг Каусусыг хазах шахна. Энэ удаа Абигейл төвчээртэй байж зөв мөчийг хүлээн буудаж улмаар найзаагаа гэмтэлгүйгээр зэрлэгийг устгаж чаддаг. Эцэст нь амьд үлдэгсэд колон шатаж буйг харж цаашид яхаа ярилцсан. Абигейл тэдэнд талан дээр шинэ амьдрал эхэлж болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж Каусус Нортны дэвтрийг хулгайлсан бөгөөд тэрэн дээр генератор хэрхэн бүтээх заавар байгаа гэж хэлснээр кино маань төгснө.